ихэд олимпиад орохыг хүсдэг. Монголынхаа талбайг өвлийн олимпиад ингэрт анх удаа мандуулсан болохыг хүсдэг. Ер нь бол яг энэ өвлийн ийм спортод ороод бол 3 жил болж байна. Эхний жил нь цанаар, тэгээ дараагийн жилээс нь сноубордоор. Тэгээ одоо яг сноубордоор гэвэл 2 дахь жилдээ явж байгаа. Яг гулгаж явах үед нисэж байгаа юм шиг мэдэрчдэг. Тэгэл нөө найзын өрөө аваад тийсэн баг тий. Тий. Найзын өрөө бол амар их тийсэн гэж бодож байгаа. Би яг энэ ер нь спорт хичээллээгүй байх юм бол амар тийм бүрэгч гэх юм уу? Хүнтэй ярьж чаддгүй, ичимхий тийм хөвгтэйсэн. Олон найзуудтай болсон, олон ах эгч нартай болсон, бас олон зөвлөгчтэй болсон гэж хэлж байна. Нэг л угаас өөрөө сонгоод нэг бэлтгэл хийгээд эхэлсэн бол шантрах шаардлага байхгүй. Угаас хүн шантарч ийна гэдэг чинь өөртөө ялагдаж ийна л гэсэн үг. Хүн угаас алдгүйгээр юмд хүрнэ гэж байхгүй. Угаас бэртэж гэмтчихэл хараа. Гэтэ тэр бол нэг хамаагүй үнэхээр чи дурлаж сонирхож тэгж байгаа бол тэр бол чиний чамайг айлах зүйл биш ээ л гэж хэлмээр.